Асралт хайрхан явах замд заан тэрэлжийн голын хажууд хэлтэй сүнд сагнасан байна. Мах уруулыг аваад явжээ. Ихэнхээ хажууд үр төлн бас нойрсон гэх нийтлэл зургийнхаа хамт олон нийтийн сүлжээнд цацагджээ. Олон хүний сэтгэлийг өвтгөхийн зэрэгцээ дургуутсыг нь хүргээд байгаа энэхүү хэрэг энэ сарын 19-ноос 21 шилжившүнд гарсан гэх. Хандгай Монгол улсын нэн ховор амьтны тоонд ордог. Тийм ч учраас энэхүү амьтныг агнахыг хуулиар хоригддог. Гэтэл хулгайн ханчдын энэ удаагийн бай нэг биш хоёр хандгаан халуун амийг тасалжээ. Манай улсад 10 жилийн өмнө ердөө 73 ширхэг хандгай тоологдож байсан. Энэ бол энэ амьтны амийг харамлах хамгийн том шалтгаан. Тэгээ горигт төрөлжийн байгалийн төсөлбөрт газарт ийм хэрэг гарсан гэсэн мэдээлэл бол бид нарт ирсэн. Хууль бусаар ялангуяа хандгай маань өөрөө нэг ховор амьттай учраас нэг ховор амьттай хагнасан мэрсэн тохиолдолд бол эрүүгийн хариуцлага хүлээлгдэг. Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн анги дээр бол тодорхой зааж өгсөн байгаа. Яамнаас бол ялангуяа тусгай хамгаалалттай газруудынхаа улсын байцаагч байгаль хамгаалагчдыг бол эрүүг шалгалтын тогтмолжуулаад явж байгаа. Манайд одоо байгаль хамгаалагчид тий ялангуяа улсын тусгай хамгаалалттай газар гарах нь бол баг зүгээр бусад газарт одоо хяналт шалгалт тий баг тавигддаг газруудаар гарах магадлал ихтэй. Одоогоор энэхүү хэрэг дээр Төв аймгийн цагдаагийн хэлтээс болон улсын мөрдөн байцаах газрын байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан ажиллаж байна. Гэхдээ хэргийн сэжигтэн тогтоогоогүй байна. За байгаль экологийн үнэлгээгээр хандгай 12 саяар үнэлэгддэг. Хэрэг тус амьтныг хууль бусаар агнвал энэхүү мөнгийг 2 нухлан төлөх, за эсвэл 3-аас 5 жилээр хорих зэрэг арга хэмжээг авдаг байна. Монголчуудын ам дамжин ярьж ирсэн эмчилгээний арга ухаан нэн ховор болон ховор амьтдын амь насанд аюул учруулж байгааг хэлхэн зүйтэй. Тухайлбал хандгай махыг чанж идэн шүлгийг нь уухад тамир тэнхээ ордог гэх явган яриач би. Шинжлэх ухаанаар батлагдаагүй иймэрхүү яриа нь хүний биед хор учруулаад зогсохгүй, байгаль экологт ч асар их хохирол учруулж байгааг мэрэгчлэнүүд хэлдэг юм а.